Дэлхийн монголчуудын Эмнэл радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн ягэн цагмөчүүд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 19-ний лав гаргийн дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар ажиллаж байна. Дахин орой минь түргэе. За дахин орой минь түргэе. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Better for All гэсэн уриатаагаар зэтгий гар утсаараа Mobicom за мөн Япон чанарын Такатагаас чанар бол аюулгүй байдал Акабяна наглаад хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өндөр чинь таны мэдээг эргэлнэ. За шуугуулад өг. За шуугуулад өгье. За эхний мэдээ байна шүү дээ. Үнэн илгийг авсан мэдээ. Жинхэнэ нөр бүтлэн бөксөрөө иргэнэ гэдэг чинь жинхэнэ утгаараа болно заяа. За. Тайландын шууган. За. Яг одоо энэ тайландчууд энэ нөхрийн бичлэгийг үзээд бие биендээ шеэрлээд ийм нөхөр байж хаа гэдэг одоо юм. Яг л эз сэвж байна. За. 21 настай залуу алдарт Scream аимшигын киноны сүнсний багийг өмсөөд. За. За чухам бэлдэж байгаад ихтлгүүр дотор байдаг алтны дэлгүүрийг тонохоор 3 сарын 17-нд очижээ. За. За Чамай гэдэг хотын мод буюу ихтлгүүрт нь нуугдж хүлээж агаад хаангуут нь энэ нөхөр маань алтны дэлгүүртэй амжилттай орсон байгаа юм. За нэг агуулга шиг юм дотор нөөч нуугдсан сууж байна. За. Бүр хэд хэдэн алтан гинж бугуувч эмэг зүйл тонож аваад гарах гэсэн чи гарч чаддаг. Чаавасаа. За яаж гарахаа судлаагүй үү? Тэнийг чинь яаж орохоо судалж байна. Гүй наад чи бүр илгийн аван заяа. За. Модын төмөр хаадгыг дотроос нь яаж чөрөх гээд нээх гээд чадаагүй. Ингээд алтны дэлгүүрээ тончсон хэрнээ модоос гарч чадахгүй төрсөн байгаа юм. Энд тэгээд тэр нуудажсэн газараа нуугдаад маргааш дэлгүүр онгоо хорнд бага аваад зүгөрхөн болоод гарахаа мэддгүү малуу. Одоо чи өвөг явдлан цаашаа жинхэнэ гоё явна. За. Гартаа цайрал барьчихсан, салбайсан хувцастай сүнсний баг зүүжчихсэн бүтлгүү хулгайчийн бичлэг интернетээр нэг шеэрлэгдээд хүмүүст инээд мэдгэлээд байгаа. За. Чи энэ тэндгүү CCTV буюу камертай байгаа шүү дээ. Авар тэнд нь бичигдээл яваад. Харин тийм ээ, явж гин. Ингээд дэлгүүрээс гарах хөгн нэгэнт өнгөрсөн нөхөр хэсэг тэнж байгаад тухалж ирээд унтаад өгсөн гэж. За. Хяналтын камер дээр тэр нь бичигдээд үлдсэн. Мэдээж өглөө 9 цагт ихтлгүүр онгоохтой ажилтнууд болон цагдаа нарын хамт онгоосон. За нөөдөг чи баригдсан шүү дээ. Ингээд залууг баривчилж хулгайлсан хэзүүлийг нь дэлгүүрт нь буцаагаад эргүүлээд өгсөн. За. Тэгсэн мань нөхөр болохоор гэхдээ би одоо сургалтын төлбөрөөр төлөх гээд дутаад байсан учраас яг төлбөр төлөх хэмжээний жахаал зүйл хулгайлсан гээд өргөдүүлэх тактик хэрэгэлсэн гинэ. За. Цагдаа нар юу гэдэг тэрийг ингээл тэгээ юу за одоо хохирлгүй болсон юм чи яв гээгүүлээ л да. Хэргийг нь шалгаад мань нөхрийг хамсаатантай байсан эсхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Харин залуу ямар ч ялыг би үүрнэ. Чанмагийн их сургуулиас мань л битгий хөөгөөчтэй гэж ярьсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Иш дулмаа. Манайд чинь ихтлгөөр Оросд нэг юм онгой байдаг байхгүй. Нэг нөхөр ингээл орой уцтаад лавлах руу уцтаад энэ ихтлгөөр өглөө хэдээс онгоох уу гэсэн чинь ёо ямар хэцүү мэж 8-аас л онгоо штэ мэдрэл юм уу гэ. Нэг шүн дунд нөгөө баг нэрсэн. Ахаад лавлах руу ирсэн. Шинэ ихтлгөөр чи хэдээс онгоох юм бэ? Согтуу. Юу солиороод байгаа юм бэ чи одоо яасан уух юм чи багдаад байгаа юм уу гэсэн. Уух юм наслих юм алга. Тэгээ яасан даруулах чинь дууссан юм уу гэсэн чинь. Даруулганаас чих юм алга. Үхснээгээ шүн залгаад байдгийг би унталтаа гэсэн чинь. Би энэ дэлгүүрээс чи хизээ гарахаа мэдмээр байна гэсэн. Тэр шиг юм болсон байгаа байхгүй. Тэгээ өөрхөн амт гарц олоогүй. Тэгээ гардуулаад тэр чигтээ баригдаа. Йоо энэ хүн манайх нэрээ ална. Энэ одоо өөрийгөө харагдахгүй гэж бодсон юм бах та гэдэг. Бараг л тэгж бодсон. Навсаагаад хусч гисэн байгаа үстэй. Йоо. За сэтгэлдлүүд нь. За. Интернеттэй байхад алиалагчд нь өөрсдөө ингээд сайн дураараа гарч ирээд байх юм аа. Харахаар л инээд хүрээд байх юм. Тийм бүтлгүй байхтай яах вэ? Жинхэнэ бүтлэн бөксөрөө ирүүлж байна. За тэнэснээ унтаад өгсөн ч гişиг. Гэхдээ нэрээ чи яах вэ? Ямар сэрүүн хүлээлттэй биш хөгжилтэй юм а гинэ.
Нилээ гівэрэ хүүрээ. Йоо. За одоо ч нэг өнгөр унтий дөө. Тийм унтаад гэсэн. Бүр хийцгүүрээд үү те. Унсан зүүсэн юмнууд бүтлгүүцнийг нь бодохоор л инээдтэй санагдаад байх юм. Би лав ийм улгаачтай тааруул айхгүй юм байна. Ахын төлбөрийг нь төлөөд өгөхгүй улгаа битгий хийгээр миний түгнэ. Хөөрхийд. Үнэн бүтлгүү гараа байна. Бүтгүй. Йоо. За. За, хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлээ те. Улаанбаатар хотод 18 цаг 19 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарын Такатагаас чанар бол аюулгүй байдал акапена наклаад хамтран ажиллаж байна. За, одоо ингэж нэг хавар олонгууд чиний машины наклаад гайгүй байна уу? Хавар олонгууд нөгөө нэг наклаад гисдэг. Тэгээд одоо нөгөө нэг дуурж ийна дуурахгүй байна уу? Инээ тэрэ юмнууд чи ингэж мэдгдэж эхэлнэ. Би бол угаасаа нөгөө нэг шин дугуй авахта яг өөр нь жолоочийн талын наклада урдлын накладаас солиулсан. Тэгээ сая нөгөө Таката дээр очиж шүү бүгдээрээ. Тэгэхэд миний машин ямар ч асуудалгүй байна гэсэн. Тийм шүү дээ. Чичнэр машинууд болсон. За тэгэхээр энэ Акибоно гэдэг наклад бол бүр үнэхээр супер. Юу гэхээр эднийх дэлхийн хурдны галт тэрэгнүүдийн бүгднийх нь накладыг хийдэг гэж байгаа. Тэгээ одоо энэ тэр 600 хэдэн км цагийн урттай юм чинь зогсоодог наклад бол манусын машиныг зогсооход ер нь ядах юу байх вэ? Тэгээд хамгийн супер орчин үеийн керамик материалаар хийдэг учраас ямарваа нэгэн тийм хүний болон байгальд хортой тийм үнэр гаргадаггүй, ямарваа нэгэн чихраа дуу гаргадаггүй, тоос үүсгдэггүй ийм наклад. Надад зүгээр энэ Акабена накладтай холбоотой нэг дурсамж байдаг аахгүй. Одоо Такатагийнхан ч манайхтай хамтарч ажиллаад нилээдгүй олон жилийг өнгөрөөчлөө штэ. Хамгийн анхны бидний уулзалт заяа. Нөгөө захирал нэмэх нэг хөөрхөн ааштай хүүхэн байдаг штэ. Тэр хүүхэн менежертэйгээ хамт ирээд тэг яг ингээд ингээ илэгдсэн наклад ийм байд юм аа. Тэгээд одоо ингээд шинэ наклад нь ийм байд юм гэж би харж байна. Наклад гэдэг чинь энэ нэг юм хуушур шиг юм байд юм байна. Тэгээд тэр чинь бүр хуушур шигээр нилээ яваа үстэй. Тэгсэн. Нөгөө тэр чинь ингээд нүдэрээ харж байгаа юм чинь. Тэнгүүд өмнө нь бол ямар ч ойлголтгүй байснээр энийх бол үнэхээр одоо Такатата юу ярих вэ? Үнэхээр супер. Тэгээд ядчихад нөгөө нэг ийм урамтай юм да. Одоо жишээлбэл ингээд нэг юм момдол ирдэг бол одоо хэцүү шттэ тий. Гэтэл яг бүх бараа нь ориг тий. Үнэхээр урамтай. Бардам тий. Тийм бардам байхгүй. Тэгээ яг энэ чинь нэг OEM стандарт гэж байгаа шүү дээ. Original Equipment of Manufacture гэж байгаа. Тэр нь болохоор яг таны машин үйлдвэрээс гарахтаа хийгдсэн энэ одоо стандарт шүүл гэж. Яг үнэ. За тэгээ ерөн зүгээр л нэг жишээ хэлэхэд оригинал наклад нэг удаа солигдоход хурамч наклад чинь 4 удаа солигдож идэв шүү манайхаа. Энийг л бодоорой тий. Харамч хүн 4 төлнө шүү. Яг үнэ. За Таката Япон салбаг Улаанбаатар хотод 6 салбартай байгаа. Хаул, Сансар 10 дугаар харуулын ийм мартуудад байгаа. Тэбэд андуудын замын урт талд нөгөө Panasonic-тай ягаан байрны нэг давхарт байгаа. Баянбүрдээс тасгай үсэх зам дагуу шатгуун түгээх станц дотор байгаа. Нэгдүгээр харуул арын зам дагуу яг отхон жилдээ авцрагуултаа залгаа Таката Япон салбаг байрлаж байгаа. За тэгээд цэлбгийн дэлгүүрэнч байгаа. Хажууд нь залгаад шууд авто сервис нь байгаа 3 машин зэрэг орох боломжтой. Одоо машина онцлуулаад яг юу нь болохгүй байгаа юм бэ гэдгийг тодорхойлуулчаад тэгээд тэнцэнээсээ оригинал сэлбэгээ шууд тавиул боломжтой тийм ээ. Шууд тэнцэнээс нуудалтж аваад тэнд нь тавиулаад тэгээд зүгээр сэтгэл амар явж өгнө шүү дээ. Яг байна. За 72 11 рүү холбогдоод хүргэлттэй сервистэй байгаа. Хэрвээ та машин чинь бүр ингээд нам унтарсан бол дуудлаа очоо шууд сервис үйлчилгээ үзүүлээд бас солиод өгчин тийм үү. 72 11 Takata Japan Auto Parts гэдэг пэйж рүү ороод манайхаа лайк фоллоу бас дараад өгөөрэй. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарыг Takatагаас гэсэн уриатаагаар чанар бол аюулгүй байдал Акабена наклаад хамтран аярлаж байна баярлаа. За дөрөн зөвгийн шугын нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар үргэлжлэн хүрч байна. За миний хүргэх шууган Доминикан шууган заяа. Хоёлаа бараг амьдралдаа анхудаа Доминикан шууган хүрэх гэж байгаа. Ястаа нэг 400-ийн шууган ч утгаараа бодлоо. Яг үнэ. За энэ гэхдээ бүр үнэхээр гайхсан за. Фрэнк Таварес гэдэг хүний туулж өнгөрүүлсэн амьдралын талаарх шууган дэгдээд хүмүүс одоо эд шуурч байна. Энэ хүн маань бас их сонирхолтой амьдралын түүхтэй хүн юм байна. Бүхэл бүтэн 22 жилийн турш 2 өөр сүмд Гэлэммагийн дүрээр амьдарч байсан гэвэл тайтаггүй эрэгтэй хүн шүү дээ. За. Гач донтоодоо тэгж амьдраагүй юм бэ л дээ өөрхий. Амьдралын шаардлагаас үүдээд ингээ гарцаагүй нөхцөл байдлаас болоод ийм зүйл үзэж туулахад хүрчээ. За бүр баг
4 настай ахт нь гэр бүл нь маш тийм амар одоо бүр аюултай бүр амар нэг юм автомашины ослууд болдог штэ тий. За, тий. Эцэг их хоёр нь шууд газар дээр нь хуйлаа насварсан. Тэгээ өөрхийн эмээ өвөө хоёр нь болохоор нас дээр гарсан хүмүүс дээрэс нь бага насны хүүхэд өсгөх чадамгүй байсан болохоор сүмийн гэлмаа нарт хүүг өсгөөд өгөөч гэсэн юм байна. Тэгсэн чинь яагаад шим гэлмаа нар хүүг охины хуваар ингээд хувцлаад өсгөж эхэлсэн. Тэгээ нөхөр бүр өөрөө 7 настайдаа өөрийгөө эмэгтэй биш гэдгийг мэдсэн байгаа. За. Тэгэнгүүтээ бүр одоо ингээд мэдихтэй бүр эмнэлэгт үзүүлэх гэж очиод хувцас тайлахт нь эмч хараад чи эрэгтэй хүүхэд юм биш тэ гэдгийг хэлж өгсөн байгаа. Бүр ямар сони юм бэ. За тэгээд нөхөр жаах ингээд 4 настай хүүхэд юм чинь одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүн ямар ялгаатайг мэдэхгүй. Тэгээд дандаа л нэг юм хар хувц өмсөд яваад байдаг юм гэлэнбаа нарын дунд өсөж байгаа шүү дээ энэ хүүхэд чинь тий. За ингээд өөрөө болохоор тэр үедээ нэгэнт тасцсан байсан болохоор өргөжлүүлээд нөгөө эмэгтэй хүүхдийн хувцас өмсөөд эмэгтэй хүүхдийн идэг ажлыг хийгээл ингээд амьдарсан байгаа. За явандаа нөгөө ир биеийн боловсроод нас нь яваад сахал самбаа нургаад хоолоо нь бүдүрээд ирдэм байгаа зү. За тэнгууд нөгөөд чинь яа тийм ингээд багаасаа сурсан амьдралаасаа салахын тулд аль болох нуудаг байсан гинэ. За. Эмэгтэйчүүдийн хажууд хизээч нүцгэлэхгүй те. Тэгээ бүр хажуугаар нь одоо сарын тэмдгээ хүртэл хуурамчаар ирүүлдэг буюу амтны цус мус улаан будгаар ингээ бүр аргацаадаг байсан заяа. Бүр ингэж амьдсан ба. Тэгээд өсвөр насандаа бүр гэлэнмаа охид нөө чин дурлаад одоо эн чин хүний л физиологийн асуудал бие организм юм чин энэ хүн хичнээн нуугаад ингээл гараал ирэн штэ. Хөөхөө охин хажууд нь яваад аглаар сэтгэлийн жодог алдчихэ. Яг үнэ. За ингээ эргүүлж жагаад нэгийг жирэмсэн болгоцоо нөгөөдөг чинь нэг. Тэгсэн чинь нөгөө өсгсөн гэлэнмаа нар нь хүүг шийтгэж гин гээд өөр сүм рүү явуулсан гэж анзаа. За ингээ шинээр очсон сүмдээ нөгөө чин Сильвия гэдэг бүсгүүд бүр ухаангуу дурлаад дахиад жирэмсэн болгоод нөгөө Сильвиан ч залуудаа дурлаад сүмөөсөө гарч гэр бүлээ зохиож амьдрыг гэсэн чинь өөрөө болохоор гинт. Гэхдээ би одоо харин ингээд насаараа ийм амьдралаар амьдарсан болохоор одоо энэ амьдралаасаа салж чадахгүй нэгээд татгалцсан баг. За эцэст нэг юм Сильвиад бичсэн захидлаас нь мань нөхрийн жинхэнэ хүүс илчлэгдээд сүмээ орхиход хүрсэн. За энэ бол гэхдээ би та нарт 70-аад оны үйл явдал ярьж өгч байгаа шүү. За тэгээд сүмд байхдаа ойдолчноор сурсан болохоор ойдлын газарт ажилд ороод нөө сүмөөсөө хөөгдсөн шүү дээ. Одоо 73 нас хүрсэн ч тэрл газраа энэ Фрэнк Таварес гэдэг хүн ажилтсан байна. Харин нөгөө нэг тэр хүүхдийг гаргасан Сильвия Америк явснаар бол сураг тасарсан. Тэгээд одоо яагаад ингэ шуугаад байгаа юм бэ гэсэн чинь нөхөр би хүүхдээ ганц ч удаа харж байгаагүй. Фрэнк гэдэг хүүхдтэйгээ өөхөөс өмнө нэг уулзмаар байна гэж гарч ирснээр энэ хачирхалтай хэрэг олонний анхаарлын төвд орчоод байгаа юм байна. Одоо манай нөгөө нэг бие биенийгээ хайдаг нэвтрүүлэг гэдэг чинь юу гэдэг вэ? Одоо нөгөө нэг яагаад вэ нөгөө манай гүр азруугаас тэнгэрлэг оршихуй байсан амар уулзуулдаг байсан шүү дээ тий. Тэнгэрлэг оршихуйд л орсон юм байна хашаар. Баахан сэтгүүлч тойроод суудсан. Нөгөөх нь ч баахан яриа авч байна. За сэтгэгдлүүд нь энэ хүний тухай номыг уншиж байсан бас л сонирн байгаа юм шүү. Эр хүн байж гэлэнмаа олж 22 жил амьдарч байдаг. Гэлэнмаагийн хувцастай эрэгтэй хүн татагдаад байгаа хүүхнүүдийг л ойлгохгүй байна. Христийн сүт хүсгөө байтлаа тийм явдалтай байж болдгийм үү гэсэн байна. Багаасаа гэлэнмаа олоод өсчихсөн болохоор яасан ч угаасаа татгалзаж чадахгүй их эмэгтэйлэг байсан баха. Гэхдээ л байгалийн хүүс бол байгалийн л хүүс шүү дээ л гэсэн байна. Жохом. Тийм тий. Тэгээд тэр муу хүүхнүүд чинь тийм үстэй бас л адилхан л өсөж яваа тийм үстэй нөгөө нэг үржлийн гормон бий болцсон л явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ашгүй тэр хажууд нь нэг эрэгтэй хүн байнгут нөөдх өөр эрэгтэй хүмүүстэй уулздгүй амтэн чинь дорол дурлал үсттэй. Тийм шүү дээ. Юу ахав тэр чинь. Одоо тэгээд энэ залуугийнх нь яг тэр гэлэнмаа хувцастай зургийг одоо байгаа зурагтай нэг харьцуулаад тавьсан байгаа юм шүү дээ тий. Мистер Бен шиг байна. Мистер Бен нэг юм нэг сони юм өмсөө яваад тэр шиг л бол. Тэгээ хүний олон жилийн амьдралын хөвшил гэдэг ер нь бас хэцүүлтэй тий. Одоо тэр амьдралаар тэгээд одоо маш олон жил 22 жил гэдэг чинь тэгээд тэрийг ингээд болно гэхээр бас хэцүүлсэн бах магадгүй. 4 настайгаас шүү дээ энэ чинь. Хэцүү шүү дээ. Одоо манайд чинь нөгөө нэг яг нэг иймэрхүү сэдвтэй кино байгаа шүү дээ нөгөө нэг Атхан дүрцсэн эрдэнэ гэдэг. Тийш дээ. Нөгөө аав нөгөө хүүтэй болно гэдэг ахныхоо эрэгтэй гэдэг ингээд зарлцдаг. Тэгээд нөгөөх нь том болоод нутгийнхаа бандд дурлаад ирсэн. Жинхэнэ
хэн сони юм болж идэг Тийм үстэй. штэ. Тэгээ нөгөө нэг гэрийнхаа илүү гэрийнхаа тэнд нүг ухаад ингээ хийчдэг нэг амар тий. Жижигхэн ганагийн тоглосон. Тий. Энд чинь Хувьсал продакшны анхны кино ах шүү баг. Юуны дараагийнх баха. Зэрэг цэцэрлэг үлэмжийн дараагийнх баха. Тийм баха гэлөө тий. За, дэмжин аялагч яаж дөрвөлжлүүлэх байлаа. За, тэгээ. За, Улаанбаатар хотод 18 цаг 28 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин аялагчаар Европын шүдний эмч нарын зөвлөж буй номер 1 брэнд Oral-B дэмжиж ажиллаж байна. За, хурдан хугацаанд сайруулдаг зөкстой фторын агуулмж бүхий Oral-B шүдний ог өдөрт 2 удаа 2 минутаар угааснаар таны амны хүндийг 24 цагийн турш бүрэн хамгаална. Oral-B брендийн ООС цэргэлдэг шүдний эмч нарын туршлага дээр үндэслэн Европын шүдний эмч нарын зөвлөж буй номер 1 брэнд Oral-B дэмжиж ажиллаа баярлаа. За. Саяны хүний амьдрал нэрээ юу ч хэмээр юм дэрнэхээр дараа нь одоо харамсан ч гэхэд хайшаа чинь тий өөрөө дураараа амьдрсан юм билээ шүү дээ. Харин тий. За одоо энэ өштэй хятад болсон шууган. Гэхдээ энэ айгуу тийм юу гэдэг юм да нэг юм нэг шүүх мөнхийг нэг юм гой харагдуулсан. За. Тийм шууга юм. За хятадын нэгэн гэр бүлийн хэргийн шүүхээс гарсан шийдвэр онлайнд ингээд хүмүүсийг ийм үү гэдэг ялангуяа нэг шүүгч нарт айгу их оноо өгж ийн хүмүүс. За. Ингэх ёстой шүү дээ. Энэ ямар гоё шудраг шийдвэр байднэр гэдэг. За нэгэн бүсгүй 2011 онд гэрлэж нэг хүүхэдтэй болсон нөхрөөсөө 2022 онд салсан байгаа юм. За салах хүртлээр бол хүүхдээ өөрөө өсгдөг, гэр бүлдээ мөнгө төгрөг олж ирдэг, нэмээд бас гэр орны ажил төрлөө бүгдийг нь хийж байсан. Энэ бүсгүй нөхрийнхөө хэцүү айш аягийг төвчээд яваал байсан гэж байгаа. Явандаа хүүхдээ хаан сурах тал дээр санал зөрөлдөх болж эцэст нь энэ асуудал нь хурцтаад гэр бүлийн хоёр тийшээ болсон. За оны сүүлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй бүсгүй охиноо асран халамжлах эрхээ өөрөө бүрэн авахаас гадна хамтын өмчөө хуваах нэмээд гэрийн ажил хийж байсныхаа нөхөн төлбөр болгож 50,000 яон нэхэмжилсэн байгаа юм. Харин шүүхээс холбогдох нотлох баримтуудыг хянаж үзээд тухайн эрхтэйг эцэг хүний үүргээ огт биелүүлж байгаагүй. Гэр орны ажлыг хуваалцаж хийж байгаагүй гэх зэргийг тогтоогоод тэгээд энэ дээр зогсохгүй эмэгтэйд хүүхдээ асран халамжлах эрхийг нь өгсөн. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь 50,000 биш 250,000 яаны нөхөн төлбөрийг нөхрийн зүгээс салсан их нэртэй төлөх шийдвэр гаргасан. Нөгөө 50,000-ийн нэхэмжлэгийг 5 үржүүлээд 250,000 болгоцсон. Мундаг. За мэдээж гэрийн ажил хийж байсныхын төлөө ийм их мөнгө төлүүлэх шийдвэр гаргасанд нөхөр нь зочирдсон байгаа юм л да. Тэгвэл шүүгчийн зүгээс ингэж хэлсэн байдаг. Гэрийн ажил бол нэргүүч маш хүнд ажиллаа. Энэ ажил үн цэнэгүй гэсэн үг ерөөсөө биш. Харин ч нэг гэрт орсон хүмүүс хуваалцаж хийх ёстой ч таны зүгээс гэрэлсэн хугацаанд нэг ч удаа хуруугаа хөдөлгөж байгаагүй юм чинь одоо энэ нэг ч удаа хуруугаа хөдөлгөж энэ хүн тусалж байгаагүй гэдгийг чинь бид нар тогтоогоод байгаа. Тийм учраас наад 250,000 яанаа зүгээр дугаа өг гэж хэлсэн. Гой. За сэтгэгдлүүд нь шүүх маш шудраг зөв шийдвэр гаргажээ. Баяр хүргэе гэсэн. Шүүгч нь яг эмэгтэй байсан баха. Нэргүүч гэсэн хүнд ажиллаж гэх шиг аль завтаа л хийн штэ. Залуу завгүйч байсан юм билүү яаж мэдхэвдэ. Тэгээд ирчүүд бид нар жолооч бие хамгаалагчийн чинь үүргийг биелүүлдэг үсттэй гинэ. За гэрийн ажил хийх ямар хэцүү байдгийг ирчүүд мэддэггүй юм аа. Би эмэгтэй хүн л дээ. Гэрт сууж гэрийн ажил хийснээс офис сууж ажиллахыг илүүд үзнэ. Юун гэрт сууж гэрийн ажил хийх ямар зарц байгаа биш гэсэн. За минийх одоо Кардашианы гэр бүлтэй холбоотой шоу өргөж байна. За унахан гой хүүхнүүд харъя гэвэл орж ирээд харцгаагаарэ. Кардашианы гэр бүлийг мэдгүй хүн бол Америкт байдгүй гэж байна. За юу. Америкт бол Кардашианы гэр бүлийг мэдгүй хүн гэж байдгүй. За, армийн гаралтай эгч дүүс алдаршиж эхнээсээ одоо тэр бомтон болж эхэлсэн. Тэгвэл Кардашианы гэр бүлийн баг дүү болох 27 настай Kylie Jenner 3 сарын 17-ны өдөр Instagram дээр нилээд задгаа хувцсамсөөд энэ хувцастайгаа би сургууль орж хүүхдүүдэд аавна гэж хичээд шүмжлэлт өртөөд сүүдийн майд явуулж байна. Эгчтэй баг мөөмөр гараад ирсэн. Гал улаан нэг тэгтээ солиод байгаа яваас тээ.
Тэнгүүдээ энэ даашинсных нь материал нь яасан чиг гоё. Энэ годомжаар ингээ явах юм бол сургуулийн үүдэнд автослол болно шүү дээ. Салиатай юм бэ ямар. Тэ? За хөхн бараг л гарчихсан бариу латекс даашинзыг өмссөн Kylie Jenner-ийн хувьд 7 настай Stormy, 3 настай Airy гэдэг хүүхдүүдтэй. За reality шоуны од бүсгүн задгаа даашинзных нь пост интернетийг бол шууд хоёр уугаад байгаа. За ихэнх хүмүүс сургууль номын газар тэд задгаа уцлаж хүүхэд шуухтад харагдах нь буруу үлгэр дурайл гэж үзэж байгаа л Kylie Jenner-ыг дэмжигчт нь яагаад заавал сургууль руу номын уцалж явах ёстой гэдэг өнцгөөс хандаж бүсгүйг дэмжиж байгаагаа илэрхийлж эхэлжээ. За гоо сайхны брэндээ үүсгэн байгуулж 1 тэрбум Америк долларын хөрөнгөтэй болоод байгаа Kylie Jenner-ыг өмнөх төрхөө бүрэн өөрчилж олонний нүдэн дээр өөрчлөгснийг бол гаргаж ирж шүүмжлэгч хүмүүс байлээ. За одоо яг энэ мэдээнийхэн доор ингээд бүр ингээд өсвөр насны охин байхаас энэ яг одоо ингээд даруухан байх үеийнх нь зүгээр л охин өсвөр насны охин байхаас нь ахуулаад ингээ 2024 он хүртэлх ингээ бүх зургуудын жилээр өрсөн байлээ. За тэгээд нэг юм хөөхөн нимкэн уруултаа жоохоо охин байсан чинь жил ирэх тусам уруулн помбоогоо таазан нөргсөө тийм ээ ингээл улмал үзэсгэлэнтэй л гормон богиносоод тийм хөхөн томроод тийм ингээл яваад л байгаа юм л да. Ер нь бол тэгээ эдний гэр бүлтэйч одоо юу ч ярих вэ тий одоо манаас дугаал ээжсэн дээр энэ байж тээ нөгөө нэг од биш байна гэж яахыг хэлтгийг мэдтгүү гэсэн. Төрөхтөө л од төрсөн. Аха. Тэгээд ингээд од амьдраад одоо ингээд одоороо л явж байгаа тий. Од биш амьдрна гэж яаж амьдрахыг мэдэхгүй гэдэг байгаа байхгүй. Нэрэл тийм бах та тий. Сто тийм бах. Ерөөсөө энийг төрөхөд айл язуур эдний гэр бүл бүх хүмүүсийн анхаарлын төвд орсон байсан. Энэ хүүхэд төрөхтөө л од төрсөн тий. Тэгээд эн чинь ингээд төрөөл амьдралынх нь бүх юм ингээд сонин эмнэлтээр гараад ингээд тэгээд ингээд нөгөө од биш хүн яаж амьдрдгийг мэдэхгүй. Энгийн хүн яаж амьдрахыг мэдэхгүй тий. За нэрэл нэмгэвтэр уруултаа байсан бүсгүй 2013 оноос хойш огцон өөрчлөгдсөн байдаг. За хүүхдүүдийнхээ аав рэпер Travis Scott-оос алж одоо Холливуудын А зэрэглэлийн жүжигчин Тимоти Шаламет маш нэлээд үерхэж байгаа бичлэг зураг нь хаасайгуу тараад байгаа. Тэр Тимоти Шалем гэдэг нь ямар кинонд тоглосон ямар нөхөр вэ? За одоо мэдэхгүй шүү. Би бас ингэж мэдэхгүй байна. За та хардаа. За тэгсэн чинь хайччоо. За интернетийг хоёр хуваагаад байгаа бүсгүүн зургийн доор хүмүүс жинхнээсээ таалцаад, хэрэлдээд, зургийг нь шеэрлээд, муудалцаад, их л завгүй л байх шиг байна да цаавар чинь. Сэтгэгдлүүд нь бурхныг бодож наад задгаа заван хувцаа хүүхдийн сургууль руу битгий өмсөж очиороо танаахны порно бидэнд юр дутагдаагүй шүү. Яа ямар авир бэ. Та нар Кайлигийн хошгонлыг юусоо ойлгохгүй тэнэг хүмүүс юм а. Мэдрэмж тэнэг хүмүүс нэрээ яаж ч ойлгох вэ? Эн чинь мэдрэмж. Шинэ коллекцаа сурчлах ажил нь маш үр дүнтэй. Интернетийг зүгээр хагаралдуулаад хэрэлдүүлж яадаг. Энэний үр дүнд хэн хожно гэж тэр бомтон энэ хүүхэн чинь хожиж штэ гэсэн байна. За тийм байна. За эн чинь Тимоти Шалем гэдгийг харлаа. За. Гой залуу байна. Франц, Америкийн иргэншилтэй гинэ. Ямар шуухан 1995 оны 12 сарын 27-нд төрсөн. Бидний мэдих кино байна уу? Одоо байх шиг байна. Academy Award, British Academy Film Award, Golden Globe Award юу яаж исэн? Нэр дэвшижсэн. За. Men, Women and Children гэдэг кино байна. Comedy drama гэнэ энэ олон анги тийм байна. За. Энэ тийштэй. Interstellar-ын гол дүр тоглолт яагаад нөгөө нэг юм нэг усан гариг мариг дээр очиод идэг Кристофер Ноланы нэг амар кино гэдэг штэ. Тэр нь тоглосон юм байна. За. Гэтэ ер нь бол залуу Холливуудын жүжигчин юм байна штэ тий. За би бол мэдгүй юм байна. Нэрээр нь бол өстой мэдгүй юм байна. За. Call Me by Your Name гэж намайг нэрээрээ дуудаач гэж 2017 оны кино гэж байна. Бас Оскарт Best Actor-аар нэр дэвшчихэл байсан гэж байна. За, окей. За таны мэдээр орё. За. Lady Bird дээр бас тоглосон юм байна. За. Lady Bird дээр тоглосон. За миний мэдээ. Хуулийн цорхойг ашиглан 23 наснда тэтгэвртэй суусан тухай. За. Энэ 23 наснда шүү. За. Орос шууган. За. Нэг маш сэргэлэн залуутай холбоотой шууган. 23 настай залуу дайны үеийн нөхцөл байдлыг ашиглаад
тэтгэвэр тогтоолгоод тэтгэвртээ суучсан байвал яг. За. Йоо, сайхан гарын шүрхэлгээ юу гин чинь. Паул Стевченко гэдэг энэ залуу ингээд 23 настайдаа тэтгэврт гарснаар Оросын түүхэнд тэтгэвртээ суусан хамгийн залуу хүн болсон гинэ. Хүмүүс ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж 45-аас 65 наснда тэтгэвртээ суудаг. Зарим байгууллагууд ажиллаж чадаж байгаа чадвартай хүмүүсээ өөрсдөө бодъё гэж хэлэх хүртэл нь ажилуулаад байдаг. Тэгсэн энэ Орос нөхөр их сэргэлэн. Бүр хитийдсэн сэргэлэн нөхөр байгаа. За. 16 настайдаа Оросын дотоод хэргийн яамны дэргэдэх сургуульд элсэж ороод 5 жил онц сайн суралцаад дотоодын хэргийн яамны бүхс нутгийн асуудал эрхэлсэн хэлтсэд 21 настайдаа ажилд орсон байгаа юм. За. Донецкийн хэргийн энэ залуу төрийн албанд яг 2 жил ажиллаад тэтгэврт суух эрх нь үүссэн гинэ. За. За яагаад гэхээр дайны цагийн хуулийн дагуу 1 жил төрд зүтгэсэн бол 3 жил зүтгэснээр үзэх юм байна. За. Ингээд энэ Украинаас тасраад Оросын мэдэлд ороод байгаа Донецкийн бүгд найрамд улсад энэ хууль нь үйлчилж байгаа юм байна л да. Энэ хуулийн дагуу залууг 21 жил төрд ажилласан гэж үзэж байгаа юм байна. Мэдээж дотоод хэргийн яамд ажиллаж байгаа учраас 20 нэмэх жил ажиллаад тэтгэврт суух эрх нь үүссэн. Йоо, за. Залуу одоо Оросын Генесийн ном буюу Иркордын номонд хамгийн залуу тэтгэврийн настан гэж бичигдээд байгааг нь хайгаад үзсэн чинь Орос сарын дунд тэтгэвэр 20,800 рубль буюу 885 мянган төгрөг юм байна. За. Тэгээ одоо эн чинь ингэн 21 настайдаа тэтгэвртээ гарцсан 885 мянган төгрөг авсаар л байна. Хүн хөтлөө аавна эн чинь. Хаштай бол нөгөө нэг инфляцийн дүн өөрчлөгдөд одоо юу гэдэг амжиргааны баталгаажих түвшин дээшлэх юм бол бас тэтгэврийн хөөрхөн хуваар өсөөл байна. Ингэж яваад хажуугаар наадах чинь бас ажиллаа хийн штэ. Жинхэнэ ажиллаа хийн. Тэгээд эн чинь тэтгэврт сууж байгаа хүн учраас татвар төлөхгүй. Энэ өстэй зайны. Тэгвэл энэ юу юм бэ те? Нөө нэг луурдж муурдаагүй яг л хуулиараа л ном журмын дагуулдаг шүү дээ. Дайны жилийн хуулиар ихж байгаа байхгүй. 1 жил төр зүтгэснийг 3 жилээр тооцно. Тэгээ эн чинь 5 жил сураад 5 жил сургуульд сурцсан. 2 жил төрд ажилласан. Тэгвэл 7 жил байгаа зү. 7 жилийг нь дайны үе гэж үзээд 3-аар үржүүлгүүд 21 жил болчиход. Тийм ээ. Тэгээд 21 наснда хашир ингээд тэтгэврт суучлаа да. Тэглээ те. 23 наснда юу? 23 наснда юу? 21 илүү. Оо за. За. Сэтгэлдлүүд нь хөөш наад хүмүүс чинь одоо тэгээд бүгд тэтгэвртээ суугаад мөнгө аваад ажиллахаа болжгүй хэн ажиллах болж байна гинэ. За үнэхээр сэргэлэн залуу байна өө. Гэхдээ тэтгэврээ аваад ажиллах байлгүй дээ. Арай ч ийм залуугаараа орны хатаас болчихгүй байлгүй. Оросын сошиал дээр юу л байна? Энэ залуугийн зураг хөргөл байна гинэ. Энэний тухай жинхэнэ шуугж ийн гэж. Тэгнээ тийг аргагүй. Би нэрэ тэтгэвэр тогтоолгож болдог бол яг одоо тэтгэвртээ суумаар л байна. 25 настай л да гинэ. Дааж Оросд амьдрдаггүй учраас хов тавилантайгаад эвлэрийдэ гэсэн. Зүгээр нэг ийм нэг юу гэдгийг бас давгүй айтайхан залуу байгаа үстэй. Тийм байна. Тэгснээ ингээд бас Иркордынхоо зураг мургийг ингээ бариад зураг авахулцаа надад чи. За. Түрүүний тэр нөгөө нэг Тимоти Шалмет гэдэг залуу чинь юу юм бэ? Газ солмон надаа хилээд өчлөө. Манхан гэд Дюн гэд кино нэг сая бас нэлийн хийд болсон ш. Тэрэн дээр чинь ийм цэнгэр нүдтэй буржгар өстэй нэг залуу гараад тэр л юм байна л да. Би тэгэд ойлгочлоо. Дюн парт 2 дээр гарсан. Окей. За. Баярлаа. За хоёулаа хамтраалагч яриад үргэлжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Better for All гэсэн үрээтээр зэти гар утсаараа Mobicom хамтран ажиллаж байгаа. За Mobicom-ийн танилцуулж байгаа энэ зэти гэдэг гар утаснууд бол ерөөсөө юу юм? Технологийн дэвшлиг хүн бүрд хүргэх зорилготой гэдэг байгаа шүү дээ. Хамгийн их одоо нөгөө нэг геймерүүдэд таалагдж байгаа. Тоглоом тоглодог нөхдүүдэд бол хамгийн их таалагдаад байгаа. Яагаад тэгэхээр энэ ZTE Blade A75 5G гэдэг энэ гар утас нь болохоор өөрөө маш сайн цэнгээ удаан барьдаг. Цэнгээ маш удаан барьдаг. За дээр нь 50 мегапиксел хүчин чадалтай хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камертай.
За тэгэхээр энэ камерын давуу тал нь чанартай, за мөн мэрэгжлийн байдлаар дарсан юм шиг зураг авах боломж бүрдүүлж байгаа. Тэгээд зураг засахад маш хялбар гэдгээр онцлог. За тэгээд дээрэс нь та 1 жилийн хугацаанд дэлгэцээ өнгөө солиулах боломжтой байгаа шүү. За тэгээд та 22 гээд Mobicom-ийнхаа давлахаас асуух боломжтой. За утсаа авъя гэвэл Mobicom-ийн салбаруудаар очиж болно. Mobicom цэгмэн рүүгээ ороод утаснуудаа сонголт хийж болно. Mobi app, Mompay app-аас манайх ашиглаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All гэсэн үратаагаар зэтгий гар утсаараа Mobicom хамтран айлаж байна. Баярлалаа. За, миний дараагийн мэдээ штэ тий. Энэ бүр илдгийг авсан. Илдгийг авсан заяа. Испани шуугаа хөрөх гэж байгаа байхгүй би. Испани нэг компани байгууллагада хамгийн удаан доктор сууршилтай ажилласан ажилтнаа шалгаруулсан чинь Хокин Гарсиа гэдэг нөхөр шалгарсан юм байна л да. За 69 настай ажилтныг бүхэл бүтэн 20 жил доктортой ажилласанд нь баяр хүргээд, жуух хичээг гардуулаад, шарал өгөхөөр дуудсан чинь манай нөхөрч хүрээд ирч. Тэгсэн чинь хамгийн сонин нь хамгийн удаан ажилласан ажилтнаар шалгарсан энэ нөхөр сүүлийн 6 жил хийх ажил байхгүй байх гэдэг шалтгаанаар ажилдаа ирэхгүйгээр цалингаа аваад яваад байсан байж үл яах вэ? Тэнгүүтээ нэг ингэдэж тэр эднэр ингээд эцэг гэх нь ингээд нэг юм салцсан хүүхдүүд ингээд аавынх руу ч явлаа, ээжийнх рүү ч явлаа гэж тэгснэ дунд нь нэг хийдүүлээл ингэж алга болж болоод ингээд эдэг штэ тий. Тэг бити чи хийдүүлээд байгаараа чи очиод яриараа чи юм гээд. Яг тэрэн шиг хоёр хилцээний дунд нөхөр яваадсан байгаа байхгүй юу? Тэнгүүт аль аль хилцсэн нөгөө хилцтэй байгаа гэж бодоод яваа. Тийм нөгөө хилцтэй нөгөө хилцтэй байгаа л гэдэг ингээд бодоод байдаг. За тэгээ мэдээж энэ бүх хэрэг дэгдсэний дараа намайг ажлынхан хөгшин гэж гадуурхаад ахаар нь би ажилдаа очихоо болсон. Тэгээд надад цалин өгөөд ахаар нь талархаал өгч байгаа юм байна гэж баярлал аваад байсан гэж ярьсан байгаа зөө нөхөр. Жил гинэ. 6. Жаргацгаар вэ. Ингээд энэ нөхөр чинь байж тээ сүүлийн 6 жилийн турш алба хооронд гарсан бүртгэлийн алдаанаас болоод жилийн 37 мянган еврогийн цалингаа авсаар л байсан ба. Жилийн монгол мөнгөөр бол 140 сая төгрөг гэсэн үг л дээ. Сарын 11 саяын цалинтай. Инженер нөхөр байсан байгаа байхгүй юу? Тэгээд одоо яг вэ? Байгууллага мөнгө өгч л авч л байхаас ш. Хамгийн гоё нь ажилдаа огт очихгүй гэхдээ цалингаа яг авдгаар аваад яваад байсан. Кадис хотын төв цэвэрлэх байгууламжинд ажилладаг энэ нөхөр одоо л тэтгэвртээ суусан. За гэхдээ ажлын байрны дарамт нь маш хүнд байсан тухай одоо ч гэсэн ярьсаар л байгаа гинэ. Хамгийн инээдтэй 6 жил ажилдаа ирээгүй нөхрийг тэтгэврт суусан эсвэл нас орсон эсхийг хинч мэдээгүй хоёр албан Гарсиаг нөгөө албанд дайрлаж байгаа гэж харилцан бодсоор л яваад байсан байж таарч байгаа. Ямар ч тач энэ нөхөр одоо 21 мянган фунт төлөх шийтгэл хүлээгээд байгаа юм байна. За энэ нөхөртэй холбоотойгоор жинзэтүүдийн дунд дэгдсэн нэг тренд бас гадуур нэлээд шеэрлэгдэж байна гинэ. За жинзэтүүд ээ штэ ажилдаа харагдахын тулд компьютер дээр ингээл гараа балбаж нүдэд бичих ингэж ингээл амар их ажил хийж байгаа заяа. Хурдан ингээд hard working. Тийм гадуур ингээд хурдан алхаас амар ингээд завгүй байгаа юм шиг заяа. Ингэж харагдангаа юу ч хийхгүй байх аргатай болсон гинэ бас. Йоо за сэтгэлдлүүд нь гоё юм шиг гэхдээ л бэртгчин л гар байна. Цалин аваад дуугүй байгаад байдаг гинэ. Дээлхүүснийхээ хариу гэж бодоод яваад байсан юм бусуу. Бусдаар бол сонирн юм гэж байна. Ямар сонио хариуцлагагүй газар вэ? Бүхэл бүтэн хүнд 6 жил цалин өгчгөөд ирсэн үгүйг нь ч мэдэхгүй байдаг. Бараг сүнс юм биш үү гинэ. Гөө одоо надад чи айгүй хэцүү байхгүй юу? Өөртөө цалингийн өгж өгчхөөд. Одоо чи л өөртсөн байна. Одоо чамаас буцааж авна гэд бөөнд буцааж авна гэд 210 мянган фунт стерлинг нэхлээр чи хүнд хэцүү үстэй. Гэхдээ энэ хүн ч гэсэндээ ингээд ажил хийх ажил байхгүй байна гэд яваад байсан гэхээр мэдгүй одоо юм бэдгүй би бүр тэгтээ ойлгохгүй. Гэхдээ нэг хойл басны хятад шууган үргэсэн штэ. Бүр амар 23 хүний илүү оронтой гаргачаа тэгээ өөрөө цалинг нь аваад байж байдаг. Тэр чинь бүр 8 жил шүү. Тэр чинь амар шүү. Харин тэр бол тэгээ тэр чинь бүр тэр бомтон шиг амьдэрдэг байсан тийм. Йоо. Ер нь бас сайхан гараад хааны газар байж явах юм а тий. Йоо. Одоо тэгээд эргээгээд 210 мянган фунт төлнө гэх юм бол энэ хүн чинь бол бараг насаараа төлж байхгүй ажил өрөнд орсон гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Ажил байхгүй тэтгэвртэй гарцсан. Гэтэ энэ нөхөр төлөхгүй байхаа би бол энийг одоо шүүгтэлцээд маргалдах байх гэж бодож байна. Тэгтээ юу ч хийгээгүй төлөө бас 6 жил цалин авцсан гэхээр одоо мэдгүй яах ч ёстой юм тий. Манай хоёр өвөөгийнх нэг юм нэг хоорондоо нэг 8 км-ийн зайтай байсан байхгүй. За. 8 ч үрдэгч байсан юм уу даа гүү ч юм уу.
Тэгэл би ингээд нэг өвөөгөндөө байж байгаа л тэгэл юу яангууд нь өвөөтөө ч юм уу эмээтэй муудах юм бол морио унаал нөгөө өвгөх рүүгээ явцдаг. Тэгэл тэнд ингээд аваа ингээд аятайхан айлын ачгүй шиг байж байгаа л ахаал нэг жоохон пакт гаргаад өвөө загнууд бас мордоод нөгөө өвгөх рүүгээ явцдаг. Тэгээ тэр хоёрын аль нэгнийд нь би байхгүй бол нөгөөх нь өдөөд байна гэж бодсон шүү дээ. Амар нэг нөхгүй. Би голдон чонд бариулжвал хинч намайг хайхгүй. Тийм байна тий. Амарын тий. Амар тэр байсан. Йоо. Нөгөө өгөндөө лагаа үзгээл тэгээд хайхгүй өөр гэв. Анжгаа Удаа малгатын чон гарч ирээ. Йоо. За. Юу сувдаал хавдуулан бичсэн байна шүү дээ. Энэ нөгөө нэг цэцгийн гар утсыг функц нь iPhone-то төстөө утсан юм лээ гинэ. Оо тийм үү? Тийм гинэ. За бид нар манайх нөгөө нэг тун удахгүй энэ цэцгийн гар утсыг чи хоёр ч утас нөгөө шагналт өгөх гээд байгаа шүү тийм үү? Тийм. Та мэдхүү? Хоёрын 2-2-5. Хоёр үрчих гэдэг. Энэгээр өгөх гэж байгаа. Утас нь манай дээр ирсэн байгаа. Тэгж байгаа та нарт үзүүлнэ. Ийм хайрцагтай, ийм утас байна шүү дээ гэд үзүүлнэ. Би өнөөдөр авч орж ирэхээ мартсан байна. Уучлаарай. За, энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 19-ний 5 гарагийн 4 зүгийн шуугаа нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За, нэвтрүүлгийн хамтраалагчаар Better for All гэсэн уриатаагаар зэтгийн гар утсаараа Mobicom, за мөн Япон чанарыг Takatagаас гэсэн уриатаагаар чанар бол аюулгүй байдал Акабяна наглаад хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ үл авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. За баярлалаа. За баярлалаа сайхан амар цагаараа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3